Сайн байна уу гүшээ. За сайн байна. За ингээд гоё агарын ээжийн онгодон дээр ирсэн байна. Та энэ онгодны түүхийн талаар нэг бидэнтэй нэг хуваалцаач. Яг агарын ээж одоо би нэг подкаст яриаж байгаа болохоор нэрийг хэлэх гээд байна л да. Баглаан удагны онгодын асар واخгүй юу. Тэгээд хүмүүс сайн мэдэх байх. Баглаан удан гэдэг яг мэдгүй хүмүүст хэлэхэд энэ манжийн эсрэг маш их цогтой тэмцэжсэн. Тэгээд баглаан зарагч гэдэг тийм нэртэй байсан мөн мөрөглийн их гэж нэрлэдэг ус. Ягаад гэвэл тухайн цаг үеийнхэн бөөнрийн манлай байсан гэдэг. Тэгээд юм одоо улс их орныхон төлөө одоо энэ гадны төрөмгийлэгчдийн эсрэг маш их цогтой тэмцдэг байсан байгаа юм. Яг тэгээд хоёр хүүхэдтэй байсан арилдын бүргэд зайран гэж тэгээ амаажи удан гэж хоёр хүүхэд нь хоёулаа зайран удан хоёр байсан. За тэгээд ингээ яриад маш их төг байгаа. Тэгээд би бас өмнө рилүүдээр оруулж ирсэн. Тэгээд тэр түүхийг ярихад бол энэ манжууд монголчуудын тэнгэр шүтлэг бөө мөрөглүүлсэн салгыг гэдэг үзэл санаатай байсан байгаа. Тэгин гутлаа бөөнөр эсрэг бол маш их юм хийжсэн. Ялангуяа одоо бөөгийн төөх төмөхтэй газар сүм дугуйн барихч байдаг юм уу? Эсвэл бөөнөр эсрэг бол айгүй их юм хийжсэн. Бөөгийн эсрэг сурталчилга хуулгууд хийжсэн. За тэгээд л ер нь бөөнөр чинь маш их зовлон зүдгүүр тулсан шүү дээ, тий. Тэгээд алж устгахч байдаг юм уу? Нутаг цөлөгч байдаг юм уу, тий? Бөөгийн түүхтэй газруудыг нэр усыг солихч байдаг юм уу, тий? За тэгээд тийм зүйлсийн эсрэг одоо тухайн цаг үеийнхэн бөөнрийг манлайлж тэмцдэг байсан ба. Тэгээд ийм түүх байт юм. Тэр манжууд энэ Монголын нэг юм айгүй том хар хүч бидний эсрэг байгаад байна. Нэгж болохгүй байгаад байна. Энэ юу байна гэд. Тэгээд тэр нэг туршуулна ингээд одоо мэдэх гэж яасан байна. Тэгээд энэ маш хүчтэй юм бөөнрөл нэгдэж нийлэл нэг юм хийгээд байна гэсэн чинь нэг гэрт борд дээлтэй нэг ганц хөгшнөл байсан гэж байна. Тэр баглаан удган буюу агарын ээж байсан гэж байна. Тэгэхээр тэр ганц тэр бөөгөвч. Тэнгуутлаа одоо зүйлсийн эсрэг нэг хүмүүс нь нухчин дарна гэд одоо нэг бөөгийн маш хатуу яг нэг дэлгэрэнгүй яриад яг зан үйл хийсэн баг. Тэгсэн чинь тэр зан үйл нь юу вэ гэсэн чинь бөөлж ингээ хингэргээ тавьсан чинь тэндээс нь ингээд цус ингээд оргилж ингэж гарсараа дүүрээд тэгээ тэрийгэ цацсан гэдэг. Тэгээ энэ бол одоо яг би бол ингээд одоо энэ манжуудыг одоо ингээд бүр нэргүй арчна гэж хэлсэн гэж байна. Нэргүй арчна гэдэг чинь бүр зүгээр ингээд нэг юм хэсэг цэргийг ялах биш бүр ингээд ол мөргөө гэж. Тэгээ яг л тэр түүхийн даваа болсон. За энэ бол яг нэг юм түүх байна. За тэгээд энэ бол одоо агар гэдэг хайрханд онголсон учраас нэрийг хэлэхээс зэрлээд агарын ээж одоо өөртөндөө ээж аав мэт итгэн шүтдэгэ гэж одоо нутгийнх нь агарын ээж гэж дууддаг болсон байна. За тэгээд энэ дээр би нэг юм хэлэхэд энэ онгодон дээр ер нь бол ямар ч монгол хүн ирж итгэж шүтээ залбирч мөргөж болно л доо. Тэр бол их буруу юм байхгүй. Гэхдээ зүгээр янз янзаар оролдохын нэр биш байхгүй юу? Одоо юу гэдэг одоо ирээл ингээл ясан шидийн мэгэл зарим хүмүүс миний өвөө эмээ гэсэн явж явах чинь байх юм. Итгэж шүтэж юмыг зүгээр итгэж шүтэж залбирч мөргөнө гэдэг чинь өөр байхгүй юу? Тэгээд тэрнээс эстэн бусаар нь оролдоод л байхын нэр биш. Тэгээд тэрэн дээр зүгээр анхааруул их зүгээр. Тэгээд энэ бүргэд бөө арилтын бүргэд бөө чинь мөрөнгийн аав гэж одоо дуудагддаг. Амаажи удах нь судгийн ээж гэ. Тэгээд хоёр хүүхдийнх нь онгол энэ хилийн цаана тувааг нутгдүүлсэн байгаа хил татхад. Тэгээ эн чинь 30 онд дамб зайран, дандын дам гэж зайран тагчижсэн байгаа. Тэгэд 90 оны үед цэгмэд удаа тагчижсэн байгаа. Тэгээд агарын ээжийн энэ одоо хүмүүс тогшруулаад ахаар нэг наан дамб зайран 30 онод босгосон байхгүй юу? Түүнээс биш. Зөв. Бүр тэр эртний онгот нь энэ маш өөр газар байдаг. Гэхдээ би яг тэрийг мэднэ. Гэхдээ яг тэн дээр нэг яриад яхав тэр чинь бас хамаагүй нөхөө очиод иж болдгоо газар 30 он тийш нэг хүмүүс ингэж яахгүй наан ингэж мөргүүлэхийн тулд энд ингэж босгосон байдаг байхгүй юу? Монгол бөөгийн мартагдсан түүхээс өөр танд яриаггүй сэдв байгаа юу? Амар их зүйл байна. Бүр маш их. За тэр юу гэхээр нэгт бид нар одоо ингээд бид нар бол маш бэлэн юм дээр байгаа болсон. Цаг үе амар болчихсон. Хүмүүс хууль нь чөлөөтэй шүтэх хэрэгтэй болчихсон. Хаач очоод хоёуг хувцс хингэргээ гаргаа бөөлж болж хинч орохгүй байна. Бөөгийн идэл хэрэглэл хийдэг, зардаг хүмүүс байна. За одоо өстөө нэг торог дурдан бүс бараа юугаар хийж байна.
Чи бид нар бол юу ч үзээгүй. Одоо энэ хүмүүс бөө болохоос өмнө амар зовлон үдсэн гэдэг тэр бол инээдтэй хэрэг. Юу ч үзээгүй байхгүй. Зүгээр яг нэг мөнгөний асуудал ч байд юм уу, эсвэл нэг жоохон эрүүл мэндийн асуудал ч байд юм, эсвэл нэг ар гэрийнх нь хүлэн зөвшөөрөхгүй асуудлууд л байгаа болохоос бөөгийн зовлон шанал гэдэг чинь аимшигтэй зүйл байсан. Тэр итгийг хэл одоо бөөнөрийг чинь амьдаар нь булаад ийм хууль гарч ирсэн ба шүү дээ. Овдстай нь үлдээд овдсгүй нь өгсгөө гэдэг. Тэгээд айхтар шалгуурууд одоо тавьж исэн байна. Одоо тэнд юу гэдэм бөөнөрийг гэрт хийгээд үхэр тэргээр үүдийн даруулж агаад гэрийг ингэж тосолж агаад амьдаа нь шатаагаад тэнд дотоос одоо эрдэм чадалтай бөөнөр нисэж гардаг ч гэсэн түүхүүд байна л та. Гэх мэт. За тэгээд бөөгийн удамтай хүүхдүүдийг хүчээр ингэж одоо авч одоо ламхаар болгодог ч байт юм уу, эсвэл өөр янз янзын болгодог нэг удам дамжуулахгүй гэдэг ч байт юм уу те. За энэ дээр нь одоо тэр бөөгийн хонхор этергээ газар ховд аймагт амьдаар нь болж исэн этергээл те. Тим амар зовлоо. Одоо тэр хуурай удагны түүхэн дээр чинь би муутай нилээ нас дээр гараад хөвтсөн байхад нь ороод хуурай удагын бос гэдэг ихт би босож чадахгүй би муутай ихт нь 5 буудсан гэж яа тийм би буруу санааг бол 5 удаа буудвал хүүхдүүд нь би та нарт ядаж нэг юм хэлээ л та гэдэг тэгээд өнгөрч исэн гэдэг ч юм уу те. Айхтар зүйлсүүд байна. 3 шалгуур байсан гэж байгаа юм тэнд. Энд чинь бүр одоо тэр 300 жилийн өмнөөс тэгээд энэ чинь коммунизмын тэр жилүүдийг давсан гэхэр чинь ингээл 400 гаруй жил ингээд маш их аимшигтай авчигдалт. Нэг одоо 80 90-ад оны үед бөөнөр бол бүр ингээд бөө гэдгээс ингээд хилдгүү нуудаг бүр ингээд даалд байдаг. Одоо нэг юм бөө нууц авах хэрэгтэй гэтэргээ нэг юм яриад байна л та. Тэр чинь нэг инээдтэй юм яриад байгаа юм. Тэр чинь цаг үеийн нөхцөл байдал нь тийм байсан байхгүй хамаагүй юмаа гаргаад ирж болдгоо. Одоо энэ сэлэнгийн лаашр удган ч үед юм энэ увсад байсан тэгш жаргал удган ямаа удган ч үед юм уу. Эдгэр чинь одоо цаг үеийн хэцүү болохоор юм нуугдмал хаагдмал байсан. Тэгээ шүн уул хатандаа очиж байгальдаа очиж нууцаар бөөлдөг. Хүнд юм хийхээр бол өөрөө ингээд эвтэйхэн одоо зай утлахаар очиж тийм өөрийнх нь домын юмгаар аргалж маргалдаг тийм ил байгаагүй. Тэгээ тэр чинь бөө нууц юм шиг байсан байхгүй. Одоо болохоор жинхэнэ бөө нууц авах хэрэгтэй гэд хинч мэдэхгүй юм бол тэр бөөгийн хэрэг юу байна тий. За тэгээд бөөгийн мартагтаад бид нар маш их зүйлийг мартчихад байгаа. Яг тэгэхээр одоо энэ дээр би зүгээр ямар нэгэн шашин шүтлгийг үүсгэж байгаа юм биш шүү. Гэхдээ ингээ бөөгийн юм чинь нэг амнаас ам дамжиж байд юм уу одоо ингэж явдаг. Тэгээ нэг юм судар ном ч юм уу сургаал номлолтоо ингэж бичиж тэмдэглэгддэг зүйл биш байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр айгүй олон зүйлийг мартчихад байгаа бөөгийн. За тэгээ тэр түрүү ярьжсанаа үйлчлэхэд жишээ нь улаасан төмөр улаан хоолоор унж байд юм ингэж зоох итгэж байд юм уу те модонд хүлж байгаа шатаахч байд юм уу тэгээд одоо юм элдэн дээр ингэж одоо бөөлүүлэх өндөр юмнаас унахч байд юм уу тэндээс шидтэй өвдөлтөй намд үлдэх байд юм уу те тэгээд яг хөө тэрийг давж чадсан гих хүмүүс байдаг давж чадаагүй өнгөрсөн ч гих хүмүүс байдаг за тэгэл зөндөөл юм байна энэ тэгэхээр энэ бөөгийн одоо тэр зовлон шаналл өнөөдрийг бидний яриад байгаа юм биш байхгүй хүмүүс тий амар юм яриад шүү дээ би амар их юм үдэж тоосон. Над ч л зовсон хүн байхгүй гэдэг байгаа болохоос жинхэнэ зовлон шаналл чи бүр тэгжсэн байгаа ш тэр удны удганд буу тулгаад чи би бөө бишээ гэж хэлээд энийг одоо би бөө биш гэж хэлээ хоёр хувцас одоо ингээд шатаачих тэгвэл чамайг амьд үлдээ гэхэд тэр удган өөдөөс нь тэгвэл хүмүүс над гохоол дарсан дээртэй гэж хэлжсэн гэж байгаа. Тийм бүр үнэж тий. Тий, үнэн ч биш шүү дээ. Тэгэхээр одоо хүмүүс чинь нэг ийм ялгааг хэлэх гээд юу хэлэх гээд нэхэрх одоо хүмүүс чинь нэг юм асуудал оронгуутлаа л ингээл бөөгөөс болоод зовцсон юм шиг одоо яг зөв. Балгаараад шүү дээ. Тэрийг нь бас тайлбарлаж байгаа хүмүүс нь өөхшүүлээд шүү дээ. Чи наадахнаасаа болоод литргээд тийм биш байхгүй юу? Ерөөсөө биш. Чи нэг юм ахуй амьдралтайгаа нэг юм хитрхи юм ингээ хольж хутгаад иж болохгүй амьдралын одоо гих мэт өчнөө. Тэгэхээр өнөөдөр бид нар юуг ойлгох вэ гэхээр нэр нь дурддагтаагүй мартагдсан өчнөө олон бөөнөр байгаа. Өчнөө олон бөөнөр байгаа. Жишээнд бүр нэг ийм түүх байдаг юм. Одоо энэ Монголын одоо энэ хил хязгаарын одоо тогтооцсон байгаа шүү дээ. Бөөнөр өөрсдийнхөө хүчээр бөөлөөд эндээс нааш ямар ч байсан муу юм оруулахгүй юм шүү гэж одоо ингэж Монголын ингэж хил дагуу бөөнөр ингэж одоо тогтоосон хилээр урд нь бол ингэж бөөнөр бөөлж исэн гэтэр гэж яадаг байхгүй. Тэгээд тийм түүх байна л та. Тийм. Яг одоо энэ ч нэг хүмүүс энийг үгүйсэхэд амархан л яг тэгэхээр нэг бичиж тэмдэглэгдээд ингээд нэг юм архивлэгдсэн юм шиг. Яг тэгэхээр бөөх чинь бас бөөтэй холбоотой газар усны нэрийг одоо төвдийн нэр өгдөгч байдаг юм уу? Бөөтэй холбоотой ийм тахилгатай янз янзын газруудыг өөрчлөх, одоо тэмдэглэлийг өөрчлөгч байдаг юм уу те? Гих мэт. Тэр битгийл бөөгийн их холбогдолтой газруудад сүм дугуйн хийдүүдийг
тэр гадны тэр одоо манжийн капитан дээр юугаар босгож ирсэн итэр гэж яадаг байхгүй. Ягаад тэгэхээр энэ одоо энэ төвдийн их айхтар лам нар чинь энэ монголчуудын сүр сүлдэн тэр бөө мөргөл тэнгэр шүтлэгтэй байна. Тэндээс нь холдвол одоо чи бүр тэгжсэн багс зэвсгээр бол энэ монголчуудыг бол 100-ны настай л харин шашнаар бол 1000-ны настай гэж. Гэтэ энэ яг би зүгээр ямар нэгэн шашныг үүсгэж байгаа юм ш. Тэн дээр зүгээр хүмүүс ухаанд ийм ойлголт авчих байлгүй те. Тийм байна. Тийм. Тэгэхээр бид нар өнгөрсөн талаас маш их зүйлийг ойлгож мэдээд одоо цаашдаа бидний яриад байгаа зүйл юу ч биш юм аа гэдгийг ойлгох байхгүй юу. Тэгэхээр бид нар бөө гэдэг зүйл өнөөдөр бид нар дээр ирэхдээ ямар их хүнд хэцүү зүйлийг туулчаад бид нар ямар амархан ямар тайван цаг үед амьдраад байгаа вэ гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Энэ газар ч гэсэндээ ирэхэд чи бид нар сайн машин, сайн жолоочийн хүчинд хүрэл ирчихэж штэ тий. Тэгээ сая наашаа ирж явах замд бас л нэг бөө болоод нөгөө бөөгийн идэл хэрэгсэл бас ганц нэг байдаг л юм байна тий. Гэхдээ энэ ингэж байна. Байдаг болчихвол байна л та. Би ч одоо зөндөл юм шатаасан. Хүмүүс нэг ингээл нэг жоох юмн дээр ингээд нэг яагаад бөө болно шүү дээ. Нэг асуудал тохиолдол хин нэгэн дээр очих тэгвэл нөгөөх нь чи онготой мэгэл нэг бөө юм лөө яадаг. Тэнгуут нь биш болж таардаг. Тэнгуут нөгөө нэг юм эргээгээд эн тэнд аваач, овоон дээр ч юм эн тэнд аваач тавиад байна. Тэр тэгж болохгүй байхгүй юу? За үнэхээр тэр хүн буруу алдаа гаргаад те болохгүй юм оролтоод игэл амьдралаараа явах гэж замнах гэж байгаа юм байна гэж бодвол яг үний хэлхий шууд утгаараа өстой өршөөл юм агуугаа шатаах л хэрэгтэй. Тэгээ нүс эн тэнд аваач тэр чи яг би шууд хэлэхэд чи нэг газар нэг юм гээд нэг хүн ингээ аваач тавьчлаа. За би ингээд чадахгүй байсан юм байна, буруу байсан юм байна гэд. Тэр зүйл чинь чамайг арилчихгүй байхгүй юу? Байж л байгаа. Тийм. Тэгээд салчиж байгаа юм биш. Тийм. Одоо ерөнхийдөө би ч одоо зөндөөл нэвтрүүлгүүд үзлээ. Яг ингээд тань шиг гоё ингээд судлаад бүр ийм үүх түүх одоо бүх ёс уламжлал эдлэл хэрэглэн ийм байх ёстой, тийм байх ёстой гэж та уулна ингээ хилээд ахтал таны бичлэгийг үзээд ахтал бүр ингээл нэг тис өөр юмнууд ингээл хийцэн нөгөө үнэн ингээл буруу хийсэн байна. Дахиад ингээ шинэ юм ингэж хийх ёстой гэд. Би бол ерөнхийдөө жоохон судлаасаа, мэдээсээ, үзээсээ л гэж боддог та харин. Үгүй яг одоо чинь тэхээсээр аргагүй шүү дээ. Одоо яг тэгэхээр нэг дөнгөж нэг 90 он гараад яхад бөө чинь баг юм өдрийн хот шиг болцсон. Тэгээ бөөнд тэр үед байсан бөөндөр нь ч мэлт хот ингэж гарч чадахгүй маш тийм айц хүүцтэй он жилүүдийг туулсан болохоор бид нэг баг бөөгөө мэдхээ болчиход байгаа байхгүй. А тэгэнгუут л ингэ тийм гинт эргээс сэргэж штэ тэ. Тэгээ багаар ингээд одоо 2000 он гараал ингээд бүр айл болгон баг бөөгтэй бол зөндөл юм болоо штэ. Тэгэнгуут л нэг ойлгож мэдхгүйгээр 9 шидийн зохиогоо гаргаад ирж байгаа байхгүй. Тэрийг миний тийм байна те. Миний өвөөгийнх, миний эмээгийнх бөөхөн бол угаасаа л төрмөл өгөгдөлтэй тэр хүн авьяас бэлгтэй боловч өнөө цаг үед бид нар бас юмыг боддоор судалж мэдж өнгөрснөөсөө үлгэр жишээ авах зүйлсүүд байна. Тэгэхгүй одоо яста тогос шиг ганглаа дахиад шиг донготх нь холгүй бөөнөр байна. Тэрэн шиг тийм зүйлсүүдийн идэл хэрэл хоёрын хувцсыг 10 хэдэн жил би шатаасан байна. Дахиад ч байгаад байна. Тэгэхээр аливаа юм ямар нэгэн зүйлийг амьдралдаа үнэнхүү одоо насан туршид чинь чи хуур татаж хингэрэг дуурах чинь насан туршид юм байх юм бол чи тэрийг эхлээд ойлгож мэдэж тодорхой хэмжээний мэдлэгтэй мэдээлэлтэй болж тэгжиж тийш яахгүй зүгээр нэг хүний үгээр бөө болтгоо байх. Чамаа чи бөө юм байна гэх юм за. Тэнгуут би бөө болчих юм бол сайхан амьдарчих юм байна. Өрнөөс гараад өвчнгөө болоод салж нийлэхгүй хагцад салахгүй ингээ тэгж бодож байгаа бол ойлгох хэрэгтэй байхгүй. Жинхэнэ ямар гоё тэгж бодохгүй. Тийм. Тэгэд би одоо та одоо ингээд хүмүүст одоо үнгүү одоо ийм сайхан мэдлэг боловсрал өгөөд одоо тэгэл тис өөр юм зохиогоол. Тэгээд юу за яг миний нэг тэрийг бол яг хүмүүс тэр миний ярьж хэлж байгааг хүлээж авахгүй ойлгохгүй итгэхгүй ч гэж болно хамаа гэж. Надад бол итгэхгүй ч юм уу тий хамаа гэж. Тэгвэл өөрөө судлаад үз. Нэг хол зүрхгүй байхгүй юу? Өөрөө судлаад үзвэл. Тийм. Тэгэхээр хүмүүс нэг юм яриад байна л та одоо бөөгийн бөөлтөөр, бүжин дулаан дэгдэлтөр гэдэг чинь чи юу дуртайгаа ингээд 9 шидийн хүн зүүдлэн штэ. 9 шидийн бодол төрн тэрийгэ зүм миш шиг ингээд яагаал тэгэл ингээд одоо Монгол бөөгийн хуйг хувцас те тэр идэл хэрэглэл гэдэг чинь утга агуулгатай тухайн угсаатны онцлог хэв шинжтэй байна штэ те. За мөн тэр нутгийн бөө одоо юугаар баян түүгээр тий одоо юм яа. Одоо ч юм бол
God Steiner-ийн зүгээр 9 шидийн болж штэ. Одоо баг одоо нэг юм шинэ урсгалуудыг л гаргаад байна л да. Янз янзын урсгалуудыг. Тэгээд тэр нэг юм тойрон хүрээлэгчтэй. Тэгээд дахиад ингээд яагаад ч гэдэм юм. За яг хөө зүгээр яриул сөрөг янз янзын юм байна. Сөрөг талаасаа бусадтай бас нэг энийг үзээд нэгийг үзэж хоёрыг тунгаагаараа гэдэг утгаар л би танаас энэ асуултыг асуусандаа баг баяртай байна. Одоо тэрнээсээ болоод санхүү мөнгөөрөө ч юм уу сэтгэл зүгээрээ ч юм уу бүх амьдралаараа ингээд тоглуулж байгаа ч хүмүүс зөндөө байдаг юм байл шүү дээ. Тийм ээ тэр ч одоо сайн юм муу юм айл нь хослол яваад ягаад тэгэхээр нэг аль ч шашин шүтлэгт тиймэрхүү үргэлжл яригдчихл явдаг. Тэгэхээр хүн чинь нэг юм ойлгоод ухаараа жоох юм таниад мэдсэн бол юмны мөн чанарыг харна штэ. Энд юу ярьж энд үнний ортой зүйл юу байж болох вэ? Дүгнэлт хийн штэ. Тийм болохоор миний ярьж хэлж байгааг ойлгохгүй эсвэл тоохгүй эсвэл итгэхгүй бол өөртөө явах хэрэгтэй байхгүй юу? Тэр нь тэгвэл яаж өөртөө итгэх вэ л тий өөртөө аль нь зөв аль нь худлаа гэдэг юм жоохон нэг цензуур тавиад ирвэл бас нэг тэг яг энэ юугаа их товчхон л хийчих. Зүгээр би нэг зүйлийг ойлгуулах гэдэг нь Монголын энэ бөө мөргөл маш их одоо энэ бөөнөр маш их зовлон зүдүүрийг үзэж туулаад өнөөдөр ямар ч ийсэн мөхчөөгөө бид нар дээр ирсэн. Тэгэхээр бидэрт ямар их хариуцлага байна. Ямар их үүрэг байна. Энэ чинь нэг юм өөрийнхөө төлөө ч юм уу эсвэл юу гэдэг нэг амьдралын асуудлаа шийдэх гэж байдаг юм уу те эсвэл зүгээр хүний засал хийх гэж мэрлэх гэж байдаг юм бөө болтгоо байхгүй. Тэр бөө чинь Монгол бөөгийнхөө ёс уламжлал өв соёлыг өөрөө зөв зөвтэй тээж авч явах одоо нэг юм өв тээгч хүмүүс шүү дээ те. Тэгэхээр чиний юм болгон утга учиртай агуулгатай байх хэрэгтэй байхгүй юу те. Маш гоё товчхон бөгөөд гоё тайлбарлаж өглөө. Те. За ингээл дуусчих. Тэгээ. За.